За одоо ерөнхийдөө мотель загвараа үсгсэн учир дараагийн хийх алхам нь 10 дуурай хамгаалтын үеэ тус бүрдэн зааж өгнө. За би энэ дээр үүсгэж байсан. За жишээлбэл duplicate. За жишээлбэл хана. За ханы хамгаалтын үе 20 за суур гэх мэтчлэн хэдэн төрлийн хамгаалтын үе үүсгэж болно. За тэгэнгүүтээ би эндээс юм тэгжүүллээ. За уул маань хучлалтаар явчих. За заран хучлалт багна. Заран дамдруу маань хамгаалт юм уу адил. За За энэ дээр нэг зүйл анхааруулж хэрэглэхэд за өмнө хэлсэнчлэн за энэ хамгаалтын үе маань ямар утгыг зааж байгаа вэ гэхээр арматурын гадна ирэмгээс бетоны гадна ирэмэг гэсэн одоо яг энэ хоорондох зай хэмжээ 15 20 гэсэн хэмжээс шиг заадаг бөгөөд энэ дээр нэг анхаарах ёстой юм нь юу вэ гэхээр за хэрвээ хомууд хэрвээ орж ирвэл за хомууд орж ирлээ гэж бодоход мөн адил хомуутны гадна ирэмгээс бетоны гадна ирэмэг хүртэлх зайг авдаг учраас за та ямар нэгэн байдлаар за баган дээрээ ч юм уу за 10 хэрвээ арматур жишээлбэл үндсэн арматураас хамгаалтын үе маань за 30 гэж бодоход хомуут маань 10 арматур байлаа гэж утгад хэдүүлээ хамгаалтын үе 20 гэж хийх ёстой гэсэн үг. Энэ дээр 20 гэсэн утга өгөх ёстой гэсэн үг. 8 арматур байвал 22 гэх байдлаар хамгаалтын үеийг ингэж тааруулдаг байгаа шүү.